油菜。Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Ер нь их олон улсууд Бээжинд ирэнгүүтээ нэг цагаан хэрэм дээр гарах юм уу? Эсвэл одоо хориотой хот хааны ордноор нэг орвол одоо Бээжинг ойлгоцсон гэж ярьдаг л да. Харин тэгтээ бол тийм биш. Учир нь энэ Бээжин хотыг хот болгож байгаа зүйл нь бол одоо яг энд амьдарж байгаа хүмүүс нь гэж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр бол айлын тоогоо хадах гэж явж байна. Тэгтээ энэ айл нь хэнийх гэдгээ мэдэхгүй байна. За энэ болохоор одоо Өвлийн Олимп болсон бас нэг уралдааны газар байж байгаа юм аа. Түрүү хэдэн хоног би нэг найзтай ярьсан. Айлын тоогоо хаддаг, хоол бууддаг ийм нэг нэвтрүүлэг бэлдмээр байна гэд ярьсан байхгүй юу? Тэгээд чи нэг найзтайгаа холбогдоод өгөөч гэд. Тэгэд ярьсан. Тэгсэн чинь харин надад өөрийнхөө нэг найзаа танилцуулсан. Харин гэхдээ одоо манай найз юу гэдэг яадаг гэж бол надад юу ч яриаггүй. Зөвхөн энэ хүн бол одоо Бээжинд амьдардаг л хүн гэж ярьсан. Одоо тэгээд энэ хүн өөрөө ямар ажил мэргэжилтэй юу хийдэг яадаг ч мэдэхгүй. Одоо ямар ч бас нэг айлд очих гэж байна. Зарж ирсэн айлдаа яваад ирчлээ. Айлын хаалган дээр одоо бууж байна. Одоо ямар айл болох юм бол орж үзцгаая да. За айлд яваад хүрээд ирчлээ. 702 гэсэн юм аа. Энэ Монгол айл юм шүү аа. Энэ дэр ийм наалттай. Ямар ч гэсэн орж үзчихад мэдээ дээ. 哎，您好。哎，你好，你好，我是那个小飞介绍的那个桑德格我家。哦，您好，您好，你好，您好，欢迎欢迎，请进，请进。哎，这是我的爱人。你好，你好，你好。Hello，叔叔好。1、2、3，耶！可以呀。这是我的母亲。啊，你好，你好，你好。欢迎，请坐吧。请坐，请坐，请坐。这位是我的姥姥。欢迎欢迎。哎，姥姥，给你带了点酸奶。谢谢。好，坐着。身体怎么样啊？身体还行四世同堂啊。 ，40头高，对。不错。喝茶行吗？可以吗？好吧。可以。哎，你给拿点水果。哎，行。吃点瓜子吧。好，谢谢。你们什么时候搬到这儿来的呀？这儿啊，这儿搬在这儿住了有2、3年了，但其实装修了有好多年了，因为当时孩子小，就怕有甲醛，所以就是空了一段时间。自己喜欢音乐嘛，专门弄了一个小工作室，对，平时在那边比较多一点。你这个不是普通的凳子吧？这个呀，这您猜猜这是什么？感觉像个凳子，但是它是木头做的香鼓，也叫卡洪鼓。平时就可以在小型的这种弹唱啊，可以代替架子鼓。我说呢，这个凳子这么响。对，这是一香鼓，这个反正就是比较方便、便携、轻。哟，我给你闺女拿了香蕉啊。啊，嗨，行。那个我俩也是因为唱歌认识。在很久很久以前，你拥有我拥有你。在很久很久以前，你离开我，去远空翱翔。当年是我的一个同事，他的一个朋友跟他是一个单位的，然后他们那单位啊办一个好声音比赛啊，然后我就等于说去，算是占一名额，然后去参赛去了，然后我俩就认识了。这个音乐给你带了一个媳妇儿来。哎，是，我们一家人都比较喜欢音乐。那会儿我爸年轻的时候打鼓，我爸是做乐队的，然后我妈也喜欢唱歌，从小就在我跟着我爸他们以前那会儿是叫厂矿吧。它整个这厂是一个集体啊，什么商店呀、粮站呀都有，还有那个俱乐部，1个礼拜举行1次舞会，
他刚2岁多是3岁的就跟人去学去，你看这个是那个磕的，是这儿有一疤了。我小时候不懂，那架子鼓它底下是3角那腿儿嘛，那支架，然后我就趴在上头了，一下就整个就趴在地上，然后那个磕了一下，这儿一直都有这个疤。啊，那是架子鼓给的伤。是，那你那儿还有吉他，平时还爱弹吉他吗？平时弹一弹。我比较喜欢鼓，做乐队的时候我是打鼓，平时也是算是半个音乐人吧。我想听听您师傅的鼓。啊，我师傅，爸，忙着呢吗？来啊，来展示一下。真棒啊！这个看着就这么可以走了。是，我爸基本上平时啊，一听了音乐什么的，就是逮哪儿拍哪儿。特别喜欢你们家的这个氛围。然后我呢，其实也对音乐也感兴趣，因为我妈妈是唱长调的。哦，对，其实我对这个叫香鼓是吧？对，香鼓，我对这个特别感兴趣。能不能给我教几个节奏？你坐呢，它这个鼓吧，中间是就像架子鼓的低音鼓啊，然后上面这2边呢，就是相对的那个架子鼓的军鼓，和那个多音鼓，然后节奏是这个是重拍，咚嚓咚嚓这样的，对，拿手掌拍，对，跟着节奏，咚嚓咚咚嚓。Сүлхийн эрихэн ээж минь бодогдно үгэн ирэнэгэд сүгэн өргөө өсөдө чалталласыг ширтэдэ ансада соолаа可以。哎，之前也比较喜欢郝云，他的歌也特别有北京的味儿啊，里面有三弦啊、口琴什么那种配器，对，也都比较喜欢。饭点到了，咱们先吃饭吧。哎，行，饭点到了。啊，没事。我爸做饭特好吃，对他鼓打得好，饭做的也棒。咱尝尝去。走，行。这是我爸比较拿手的几道菜，陕西汉中的米皮儿、糖醋排骨，我爸的拿手菜，白斩鸡。我还是第一次见到，就是非常好吃。这个他亲手做的，我是吃这长大的。Найзынхаа танилцуулгаар зорж утсан айл маань үнэхээр санаанаас гадуур байлаа. Тэгээд өнөөдрийн манай зочин хойморт саадсан энэхүү зочин маань болохоор дуу хууртай гэр бүл өс төрсөн ийм хүн юм байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол одоо үнэхээр сэтгэл одоо их хангалуун байна. 3、2、1，开始。说，宝宝，快吃。你好，这是我说好。 3、2、1，走。 За хизээ нэг өдөр танай хоол буудаж магадгүй шүү.